Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Монгол өв уламжлал, зан үйл, ёс заншлын тухайд танин мэдхийн үүднээс үзэгч олондоо харуулахыг зорж танин мэдхийн телевизийн уран бүтээлч хамт олон Монгол оюун нэвтрүүлгээ цуурлаар хүргэж байгаа хэлээ. Энэ удаагийнхаа дугаарт Малчин түмний үеэс үед уламжлан хэрэглэгцээр ирсэн чөдөр болон чөдөр зангидах арга ухааны тухайд үзүүлэхээр зорилоо. Хүлээн авна уу? Чөдрийг сурба хялгасаар хийх бөгөөд чөдөр нь урд хойд 3 хаа, алх, хөхөл, сум гэсэн хэсгээс бүрдэнэ. Чөдрийн хааны хэсгийг хосоор сумлах бөгөөд хоймсон мушгиж хийх үндсэн 2 арга бий. 3 хос сурыг нижгээдээр ирчилж хооронд нь нэгтгэн мушгиж хийхийг гурамсан, харин 2 хэсэг сурыг дан дангаар ирчлэн мушгиж хийхийг хоймсон чөдөр гэж тус тус ялгадаг. Хялгасан чөдөр нь нар салхинд хатаж хугарахгүй мөртлөө чийг авсан үед агшин морины хүлд шигдэж шарах үүсгдэг. Тэгээ ер нь дээр үеэсээ одоо энэ суран эдлийч одоо дээр үеэсээ олгож ирсэн малынхаа одоо ширийг одоо ингээд ашиглаж байсан. Тийм бидээ тийм ээ. Өөр эртэн дээр үеэсээ хуурлуудын үеэсээ хинжлийн нэг чиг ашиглаж байсан шүү дээ. Би бас хаяад бас чөдөр хийдгийн тэгээ танаас бас энэ тавынхын энэ хаавал арай богино байна. За нэг ийм байвал төвдлийнхэн хаа нэг ийм байвал буруу тавынхын хаа нэг сайн байрын ийм байх хэрэгтэй. Арай илүү. Энэ зөв тал нь арай тагтуу, энэ тал нь арай таяу ийм бай. Чөдөр. Алга нь ер нь цааны одоо уртаараа нэг одоо хэдэн санд одоо төв. Тийм. Өвлийн цагийн моринд бол одоо миний нэг 20 санжил байдаг юм дөө. Тийм. Тэгээ ийм их алга хийхэд болно дөө. За. Хөө. Нэг юм байна. Тэр юм татчихна. Ингээд болно да. Чөдрийг сум хэсгээс эхлэн зангидах бөгөөд тухайлбал хоймсон чөдрийн сурны нэг үзүүрийг нөгөө үзүүрээс нь 50 тавьсан баруун эрчтэй ирчилж байдаг. Чөдрийн сумны ирч онцроогүй болгохын тулд тусгай модонд хидрэгдэж ирчийг нь жигдрүүлдэг байна. За бүжихээ одоо энийг хаагуур нь болох уу? Наад шийдээ зөв тал нь. Энэ зөв тал. Зөв талдаа богино уу? Тийм ээ. Одоо ингэж дээрээс орох уу? За одоо ингэж. Тэгээд за энийг би соёодод гөхөнд хийчихье. Ингэж оруулаад. Энийг өөрөө татаад. Зөв харчаа. Тэгвэл одоо тэгээд байна да. Энэ биш байна. Тавчрын хийсэн сур. Энийг хий. Аха. За. Энэ урт нь болонгууд чөдрийн сум нь хойшоо явдаг. Энэ хоёр нь болонгууд урагшаана. Урд хоёр хөлөө дуушдаг. Хаалга хоёр нь тэр урдаа байгаа юм да. За ингэж За би энд гөхийч тэхөө. Гөхөө хийчих. За тий хоёрыг хинжиг аваад тэгээд энийг эцүүгэндээ тийм ээ. Тий. Гурамсан чөдрийн сумны үзүүрийг тэнцүү бус гарган айлууртаар нь хойдхаа алга болон үлдэх хэсгээр нь урд талын 2 хааг хийдэг. Чөдрийн сумны урд гогцоонд хааг зангидаж хааны их бие давхар сурыг нүхэлж түүгээр нарийн сур сөвлөн сүлжиж хааны хөхөл гаргадаг. Мөн хаа хэсгийг нүхлэн чагт хийж тогтоодог. Чөдрийн чагттай хэсгийг алга гэж нэрлэдэг. Чөдрийн урд 2 хаан тэнцүү биш нэг хуруу урт богино байдаг нь хүчийг сарниулж буй Замбрагийн хуулиар тооцсон хэрэг ажээ.
Яг тэнцүү хийчихвэл мэдээж хоёр хүлний алхаа тэнцүү тул чөдөр тисдэггүй, урт богино учраас хүч сарниж морины хүчийг өчүүхэн болгодог байна. Мурд ганцганы соёо гэдэг ингэж байна. За одоо ингэж гоод хоёулаа ирчлэхөө. Тийм ээ. За. За би чангалнаа. Татчаарай та. За одоо. Хэмжээг үзье. За хэмжиж. Хэдэн барин байх вэ? За 6 гарлаа хорон шүү дээ. За Тэгээд 5 болно. 5 барин байна да тийм ээ. За 6 гарах 5 болох. за таны баримаар уу миний баримаар уу? Чиний хээр л. Нэг 6 7 шхуу болж байна. Бараг болох уу? Жоохон гүйлэхгүй. жаахан гүрлээ. Жоох явал. За бараг болсон баа. Даах тавих шиг. Үгүй мөр тавих таарас. За одоо ингэж тутнаа. Гэн. Хөдөө хийж байгаа. Ингэхөө би ингэж гоо татаад барах болно. Чи хөдөө хийж. Тэгээ хоёр талын чангаруулж өгөөд. Оо тэгээд чангалч. За Энэ хоёр чинь одоо энэ хоёрыг ингэж чангалаад нэгний хоёр дэс нэг чангалаад. за Өө тэгээд одоо ингэж алгад ш. Ирчих үү? Бохоо. болно хоо. Гохн арайхаа сумнаас гачээд гэж бодоод байна шүү дээ. Тэгвэл хүүхдээ. тэгчихээ. Хатик. Хэдэл мэлтэж. За одоо л да. Болсон. Болсон да. За хойд амгаа. Хойд алгаа ингэж. Тэгээд энийг ингэж оруулангууд эргүүлээ татар гөхийг гаргачих болно доо. Энийг жоохон үзүүлчих. Чөдөр зангидах, чөдрийг дам буюу давхар зангидахад баруун зүүн хааны адил алгыг заавал давхар хийдэг. Их малын хүзүүнд хэрэглэх чөдрийн сумны урт нь мушгаагаар 60 см, өөрөөр хэлбэл чөдрийн баруун зүүн хоёр хаа холбогдсон зангилгаанаас хойш 3 төө хэртэй байдаг. Төөл нь сөөмлөн 4 хуруу тавьж хэмжинэ. Хэмжээ нарийн байх учиртай. Стигвэс морио зовоочхон. Сураа давхарлаж шилбийг хийн. Торох шиг ир сураас хамгийн зөөлнийг нь сонгоно. Чөдөр зангидах үедор ухаан төвлөрч гарт бяд суунам химэн өвгөд хөгшөд хилцдэг. Ахад үгүй. Нэг ихтэй байхгүй болохгүй тий. Одоо дороосоо дэшээ юу? За одоо ингэж хэлчихсэн тий. Энийг татаа. Заавс. За ингээд л ер нь чөдөр болчихоо нэ да. Энд нь ингээ мотор юм уу эврээр жак хийгээд тэгэл болно да. тэгээд ингээд чөдөр болно да. Ийм л чөдөр одоо хийж одоо малынхаа арь ширээр тий. Одоо өөрийнхөө гарын дорх материалыг ашиглаад ингээ малчаад ингээд малынхаа чөдөр хийж байгаа. Энэ бол одоо тэгээд ямар ч байсан нэг морь чөдөрлөхөд ямар ч байсан яваад өгөхгүй, учиргүй дасрааж авчихгүй, морины хуйлгаар холохгүй. Энэ өөрөө малын өөрийнх нь бүтээгдэхүүн болох төр маландаа зогтсон ийм мэдээ гамаа.
Морины чөдөртэй салшгүй уялдаа холбоотой нэгэн зүйл бол яахын аргагүй хувь юм. Малчин ардууд уурганы хувийг он, гурийн хүзүүний арьс, үхрийн шир, ямааны арьс зэргийг гурамсан мушгиж, нэг үзүүрийг гогцоо, нөгөөг нь задгай хийдэг. Хувийн урд буюу гогцоо, хойд буюу уяа их бий гэж ялгадаг. Урд гогцоог төв орчим урт бүх сураар битүү гогцоо гарган хийн. Хойд уяаг мөн төв урт хэмжээтэй бүх сураар хийдэг. Хувийн их бие хэсгийг буруу ирчлэн гурамсан хийн. Үүний урт нь алт дэлмээс 2 алт шахан байдаг. Хувь нь урт бол цээлдэж малын цээжээр орж моринд уурга чирүүлж уургачин алдана. Уурганд хувийн урд гогцоог битүү тугавчилж хойд уяаг адуу мал зүтгэхэд улам чангарахаар задгай тугавчлан уйдаг. Хувийн цээлийг уйсны дараа уурганы уртын дагуу хойш сунгаж татахад хойд уяанаас мухар тохой илүү гаргахаар буюу урт сэжмийн уяанаас хойш алд орчим зайд хойд сэжмийг уйж тохируулдаг. Чээж ийм гэдгээр байж болох. Одоо би энийг ингэж өрмөр юм доош наруулж. Тий. Ингэж өрөөл урдуур орно. Шахал зуурнаас хойгуул орох гэж байхгүй шүү дээ. Энэ чээж тал нь доошоо байсан учраас. Яг л ингэж хувь чинь чээж орохгүй. Тий. Ийм учиртай. Ийм гэдгээр байхлаар хойгуур ордог байхгүй. Тэгээ нэг юм ургалнууд ингэж чээж орооч. За энийг ороолтоо гаргах сэрүүл нэг адуутай хөж яадаг шүү дээ. За ийм тэгтээ уургал зоо баг байх хэвээр. За би бол ер нь насаараа 6 адуур байсан. Тий. За уурганы энэ тал бол яг тэгш байх хэвээр. За энэ одоо ингээд 6 адуур юм аа гэхэд энэ хуурвал тэгэд энэ хавьд зоо байна. Зоо бол нэг энэ татай газар л байдаг. Хийн. Тэгээ хоёр тэгшв явдаг шүү. За тэгээ одооны улсууд ингэж эргүүлж ингэж хайж штэ. Тий, ингэж хаяхгүй. Эний чинь. За тэгээ зоогоо ингэ барихлаа штэ ингэ наймэлцэж байна. Энэ бол одоо ингэ өгсөн дээрээс нь явахлаа ингэ дэшээ доош байна. Энэ чи тэгээ нэг ийм их чээж ороосон ийм юм. Дандаа нэг зоонд нэг дуусах сэдв байхгүй. Тэгвэл уурга тарих дандаа дээш үйлдэж явдаг. Тэгээ уургаг бол энэ одоо энэ гартаа яг ийм хэмжээний байлгаа. Гүйлгээд одоо энийг дотоо ингээд гүйс таялаад гэтэл дээшээ л үлс хийж идэг. Газар дуулж болохгүй. Ийм хэмжээнд байдаг гэдэг уурга. Хусуурын тухай цухас дурдахгүй өнгөрч болохгүй. Морины хусуурыг хулс, хотон шувууны хошуу, эрдний үнэч чулуугаар хийх бөгөөд нэг ирэмгэн нэмгэн нөгөө тал нь зузаавтар байх нь тохиромжтой. Морины хусуурын урт хоёр төө үүний мухар сүүм нь иш бариул болно. Хусуурын дотор хэсэг хот ховтор, гадна өнгө бие нь гүдгэр байна. Өнгө талд хээ угалц 12 жил хурдан хүлэг гэх мэт ахуй байдлын зүн бэлэгдлийн зүйлсийг сийлж урлана. Хурдан хүлгийн хөлс авах нь ардын мэдлэг туршлагатай холбоотой. Морины үсний ширхгийг гаргахгүй түүний дагуу хөлсөлдөг. Үүнд морины аман хүзүүний хаваас далны мөгөөрсийг чиглүүлэн мөн мундааны хажуугаас далыг дагуулan мундааны хойд биеэс нурууг дагуулan гуйыг хондлооноос эхлэн боривчигт өвчүүний толгойноос авч игц хойш нь хусуураар хөслөх аргатай. Чөдрийн баруун талын сум 9-өөс 10 см, зүүн хааны сум 7-оос 10 см, өөрөөр хэлбэл зөв талын хааны сумыг арай богино хийх онцлогтой. Гурван алганы сүрний урт нь төө, хөх тус бүрийн урт нь сүүм хэр, чагтны урт 3 хуруу байна.
Урд хоёр хааг чөдрийн сумтай туухай зангилгаагаар холбож зангидах ба чөдрийн чагтыг ивэр буюу хусаар, хөхийг нарийн сураар хийдэг. Алганы битүүг огцооны үзүүрээс зайтай хөхийг нь бэхлэнэ. Чөдрийг зангидаж дууссаны дараа хөвшүүлэхийн тулд гэрийн хананд хөшиж татна. Монгол ухаан, Монгол зан үйл, ёс заншил, өв уламжлал, өвгдийн сургаал. Энэ бүгд Монгол оюун. Монгол оюун нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Бид эх дугаараар эдээний дээж цайны ёсон хийгээд нутаг нутгийн цайны соёл, чанах, сүлэх онцлогийн талаарх мэдээллийг хүргэх болно. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.